Домогт өгүүлснээр Хорезмийн шейхийн өмнө татвар эмсэн бүжиж байжээ. Тэдний нэг нь онцгойрон бүжиж байсанд бусд нь атаархан шалан дээр бөмбөлөг болон чихэр цацжээ. Мөнөөх бүжигч гоо бүсгүй унаж хөлөө хугалсан ч гэлээ хугарсан хөлөө өргөн бүжгээ дуустал нь бүжжээ. Түүний бүжгийг харсан шейх гайхан биширч тэр цагаас хойш Хорезмийн бүжиг буюу Лязги бүжиг үүссэн гэдэг. Тэртээ 3000 жилийн өмнө үүссэн ч өнөөдрийг хүртэл хагас нугалсан хөл гарын уян чимэг хөдөлгөөн толгоогоо баруунаас зүүнээс баруун тийш аажуухан хөдөлгөөн зэргийн хадгалж үзсэн Лязги бүжиг үзбекчүүдийн сэтгэл ертөнцийг үзэг үзлээ илэрхийлэх арга юм а. Анх Лязги бүжгийн аянд дуу дуулдаггүй байжээ. 1960-ад оны үед Узбекистаны ардын жүжигчин Комилжан Отянезов бүжгийн аянд зориулан үг бичснээр Яллали Лязги үүссэн байна. Ингэснээр Яллали Лязгид өгүүлж буй сэтгэл хөдлөл ухаарал, хайр сэтгэлийг бүжгийн хөдөлгөөнөөр давхар харуулдаг болжээ. Узбекийн ард түмний гоо сайхны илэрхийлэл болсон энэ бүжгийг 2019 онд ЮНЕСКОгийн соёлын бит бус үеийн жагсаалтанд бүртгэн авсан байна.